Ёс суртахууны хувьд саарал гол дүр. Елена багаасаа домог шулам Никегийн дэлхийг тойрон аялсан аяллаа тухай үлгэрийг уншиж өссөн. Түн шиг шулам болохыг мөрөөдөж Елена нутгийн шулмуудад шавь орох гэж оролдсон ч түүнийг хүлээж авдаггүй. Эцэст нь тэр чадвараа батлахын тулд тулалдан Хошикусүно Мажо улаан түүнийг шавья болгож авна. Сургалтаа дуусгасны дараа Елена Хайно Мажо гэх хотыг аван дэлхийг тойрон аялахаар явдаг. Нэг улсаас нөгөө улс руу аялахдаа Елена даллагдсан тосгод ганцаардсан хүмүүс сонин нийгмийн тогтолцоонуудтай учирдаг. Заримдаа Елена тусалдаг, заримдаа зүгээр л хараад өнгөрдөг. Еленатай хамт өдөртлөнд газруудаар аялахад нь нэгдээрээ Жууки Ширайши болон Асура нарийн зохиолоос сэтгүүлсэн Мажоно Таби Таби 19 ангиуд нь ерөнхийдөө бие даасан тул нэг түүх таалагдахгүй бол алгасаж болно. GLF-нүүдэд хэлэхэд Еленад хайртай бүр гэлнэ гэдэг эгч хүчтэй шулам Сая гэсэн дүр бий. Өдөр бүр 1 аним.